Алуурчин нөгөө эмэгтэй прокурорын хэлсэн үгийг бодсоор сууна. Тэгээд хуучин цаг байсан бол аль хэдийн алчсан байх байлаа гэж дотроо зэвүздэг. Камардагч алуурчинтай уулзахад 7 дахь хэрэг үнэхээр чиний хийсэн хэрэг мөн үү гэж ахин дахин асуугаад байсан гэж уурлахад камардагч чамааг гайхуулах гэж худлаа ирсэн гэж бодож байгаа байхаа гэдэг. Алуурчин гайхуулахаа би юу гэхэд цуврал алуурчдын дунд тийм зүйл тохиолдож байсан болохоор гэж хариулдаг. Алуурчин дөрвүйцэн янзтай ёстой нэг прокурор хүртэл надад итгэхгүй байхад хүмүүс яаж итгэх юм бэ? Олон нийтэд яаж мэдүүлэх үү гэснээ би ер нь шүүхтэр мэдүүлэг өгье гэж өөрөө хэлдэг. Гэхдээ нэг болцолтой гэхэн тэр. Түүний болцол нь Гибомын хүүтэй уулзах байдаг. Сугмааны шүүх хурал үргэлжилж байлаа. Тэр намайг хэрэг хүлээх хүртэл унтуулаагүй. Мэдүүлэг бичихгүй гэхэд өшөглөж хүл мутай байхад өсөрч суухыг хүртэл даалгаж байсан гэж ярив. Харин энэ бүхнийг худлаа гэж дуу мөрдөгч мэдүүлдэг. Сугмаа мэдүүлгийг би бичээгүй, урчилж бичсэн цаас өгөөд хуульч бичгийг даалгасан гэхэд жам мөрдөгч сугмааны мэдүүлэг өгсөн бичлэгийг бичвэрт оруулсан гэж гүрийдэг. Харин Удашинков мэдүүлэг өгөх бөгөөд тухайн үед би байцаалтанд оролцоогүй ч түүнийг шилжүүлэх үед хэд хэдэн удаа таарсан. Ямар ч хүчирхийллийн шинж тэмдэг байгаагүй. Нотлох баримт байсан болохоор тэгэх шаардлагагүй байсан биз гэж мэдүүлдэг. Прокурор түүнээс ямар нотлох баримт вэ гэж асуухад хэргийн газраас хэрэгтний үс олцсон. Шинжилгээгээр сугмааных болох нь тогтоогдсон гэж хариулдаг. Ямар шинжилгээ вэ гэхэд радиоизотопын шинжилгээ гэж хариулна. Тэгвэл энэ шинжилгээний хүсэлтийг хэн гаргасан бэ гэхэд камардагч гэдэг. Харин одоо камардагчийн гэрчийн мэдүүлэг өгөх ээлж. Камардагч тэр шинжилгээг алдаатай байсныг хэлээд миний буруу дүгнэлт байсан гэдэг. Өмгөөлөгч түүнээс яг ямар алдаа байсан бэ гэж асуухад энэ шинжилгээ ДНХ шиг хэрэгтнийг шууд тодорхойлдог шинжилгээ биш. Хамгийн ихдээ л хэрэгтний амьдардаг орчныг мэдэх боломжтой гэдэг. Өмгөөлөгч түүнээс тэгэхээр сугмаан жинхэнэ хэрэгтэн гэдгийг шууд нотлох баримт та нарт байгаагүй гэсэн үг үү гэхэд камардагч тийм гэж хариулдаг. Тэгээд цагдаагийн ажилтны хувьд буруу дүгнэлт хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд ийм алдаа гаргасандаа сугмаанаас уучлалтгүйж бүхийдэг. Өмгөөлөгч түүнээс үргэлжлүүлэн байцаалтын үеэр цагдаа нар хүч хэрэгэлсэн гэх сугмааны үгэнд та итгэж байна уу гэхэд камардагч итгэж байна гэж хариулдаг. Хараагүй байж яаж ийм итгэлтэй байгаа юм бэ гэхэд байцаалтын улмаас хүчирхийлэлт өртсөн өөр нэг сэжигтэн байсан учраас гэж камардагч хариулдаг. Тэгээд И Сонжиныг гэрчээр дуудав. Камардагчийг Кансанд очиход хамгийн ихэнд сэжиглэгдэж камардагчоос тусламж гуйдаг залуу байлаа. Ингээд түүнээс гэрчийн мэдүүлэг авна. Тухайн үед таныг эрүүдэн шүүж байсан уу гэхэд тэр тийм ээ гэж хариулдаг. Хэн тэгсэн бэ гэж өмгөөлөгч асуухад И Сонжин босч зогсоод жам болон дуу мөрдөгчдийг заадаг. Ингээд тухайн үед хүчирхийлэл үлдэж сэжигтнүүдийг хэрэг хүлээлгдэг байсныг гэрчилж чадав. Гэрчийн мэдүүлэг өгөөд гарч яваа И Сонжинтай Гибомын хүү буюу Ча сэтгүүлч очиж уулздаг. Тэр түнд өөрийгөө сэтгүүлч гэж танилцуулаад миний авчаас тухайн үед цагдаа нарт хамлуулж түүнээс болж нас барсан гэдгийг хэлнэ. Тэгээд түүнээс тухайн үед таныг зодож байсан мөрдөгчд дунд Кантэж мөрдөгч байсан уу гэж асуудаг. Гэтэл И Сонжин үгүй тэр хүн намайг суллаж өгсөн харин ч аврагч маань гэж хэлдэг. Тэр хүн байгаагүй бол би ч бас тэгж хэрэг хүлээх байсан гэж хэлээд тухайн үед прокурорын сүрдүүлэгтэж өртөж байсан гэдгээ хэлдэг. Ча сэтгүүлч тэр прокурор хэн байсан бэ гэхэд И Сонжин Ча Шинён гэх нэрийг хэлдэг. Тэгээд тэр нэрийг хизээж мартаж чадаагүй гэж хариулдаг. Эндээс Ямбом аавыг нь үхэлд хүргэсэн тэр хүн Кантэж биш гэдгийг мэдэж авдаг. Шүүх хурал дээр тэд үннээ хүлээх бодолгүй байгааг ойлгосон камардагч Со сэтгүүлч хоёр алуурчинтай нэгдэж хийж охины хэргийн ард цагдаа нар байсныг илчлэхээр төлөвлөгөө боловсруулна. Ингээ Со сэтгүүлч цуврал алуурчин болох Гихуантай уулзахаар ирдэг. Алуурчнаас Со сэтгүүлч ярилцлага авахар ирсэн байх бөгөөд ярилцлагынхаа өмнө нэг зүйлийг түүнээс асуудаг. Тэр нь чи Гибомыг сэжигтнэр баривчлагдах үед яагаад зүгээр хараад байсан юм бэ гэхэд хэрэгтэн биш учраас суллагтана гэдгийг нь мэдэж байсан болохоор гэж хариулдаг. Тэгвэл чи өөрийнхөө өмнөөс Гибомыг баривчлагдаасаа гэж хүссэн юм биш үү гэхэд алуурчин юу гэж дээ? Би түүний ах шүү дээ. Ингээд Со сэтгүүлч Хээжи охины талаар алуурчнаас ярилцлага авч олон нийтэд цацдаг. Алуурчин тухайн үед 8 настай охиныг алаад ууланд орхисон. Бүтэн сар өнгөрчгөөд байхад цогцсолцсон тухай мэдээ гараагүй гэж ярьдаг.
Алуурчин үргэлжлүүлэн би тэр үед дахиад өөр аллага үйлдэж байхдаа нэг зүйлийг олж харсан. Хиннэгэн миний алсан тэр хүүхдийг ухаж гаргаж байсан. Би түүнийг булж байгаагүй. Маргаашин цагдаа нар тэр уулыг нэгчгээд охины цогцос алга болсон байсан. Охины цогцыг нэг эрэхтэй гаргаж тавьж байсан бол дараа нь хоёр эрэхтэй ирээд авч явахыг нь би харсан гэж алуурчин хэлдэг. Энэ ярилцлагыг сонссон Шинко уурлаж баг цахирал ухаан алдаж унах бол Чаа прокурор сандардаг. Энэ нэвтрүүлэгт үргэлжлүүлэн камурдагч ярилцлага өгөх бөгөөд цагдаа нарын нуусан үннийг алуурчин илчилсэн. Тэр хүмүүсийг би илчлэнэ гэж шууд дамжуулалтын үеэр тэдний нэрийг дурддаг. Тэгээд Жан Мёндо, Ду Хёнгу, Пак Дэху, Ча Шиён гэх тэр. Ахыхаа ярилцлагыг үзсэн Суньон Чаа прокурор дээр очиод хээжинд чийч бас тийм зүйл хийсэн юм уу? Ах шууд нэвтрүүлгээр тэгж хэлсэн бол бүх зүйлээ дэнчин тавьсан гэсэн үг. Тэр бүх зүйлээ дэнчин тавьсан бол тэр зүйл үнэн гэсэн үг гэж уурлаад чи миний хүүхдийн аавыг алаа зогсохгүй миний шавийг хүртэл гэж Чаа прокурорыг заамдан аваад уурлахад гинт болсон бүх үннийг Ёмбом сонсож байдаг. Тэгээд ээжийн гараас сатгаад ээжээ явцгаагээд ээжигээ аваад гарна. Тэр аав дээрээ хамтдаа очихыг хүсэх бөгөөд тэр үед Суньон хүүдээ хандаж чиний аавыг ирүүдэн шүүхийг тушаасан хүн бол Ча Шиён гэж үнийг хэлдэг. Ёмбом яагаад дүүгийнхэн сүү залууг яаж гэж гайхахад Суньон тэр үед бид хоёр ах トゥ байгаагүй юм аа. Тэр үед би Кан Суньон байсан. Кан Суньон бол баг сургуулийн энгийн нэгэн багш. Дээрээ нэг ахтай байсан. Миний ахыг Кан Тэжүү гэдэг. Харин Ча Шиён чамайг төрсөн хүүшгээ хайрлсан болохоор би түүнийг уучлахыг хичээж амьдарсан. Ингээд Суньон хүүдээ бүх үннийг хэлж өгдөг. Удалгүй Ёмбом Чаа прокурор дээр очиод аавд тохиолдсон зүйл санамсаргүй байсан гэж бодъё. Тэгвэл яагаад дахиад өөр хохирогч бий болгосон юм бэ гэж уурлаад Им Сугман юун хийж ийн гэр бүлээс уушлалтгүй гэж хэлдэг. Ингээд шүүх хурал эхлэв. Чаа прокурор гэрчээр дуудагдан мэдүүлэг өгдөг. Прокурор түүнээс холбогдогчид хэрэг хүлээлгэхийн тулд ямар нэгэн албадлага хууль бус харилцаа байсан уу гэж асуухад тэр ямар ч албадлага, ямар ч хууль бус харилцаа байгаагүй гэж хариулдаг. Прокурор түүнээс яаж ийм итгэлтэй байгаа юм бэ гэж асуухад цагдаа нартай холбоотой ямар ч гомдол надад тухайн үед ирж байгаагүй гэж хариулна. Тэгвэл цуврал алуурчин худал мэдүүлэг өгсөн гэсэн үг үү гэхэд Чаа прокурор цуврал алуурчид угаасаа аллагын хэрэгээ олон байлгах тусам өөрсдийгөө нэр хүндтэй гэж боддог учраас тэр худлаа хэлсэн гэж хариулдаг. Эцэст нь сүүлийн үед баталгаажаагүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд тарааж байна. Гэхдээ худал зүйл хизээж үннийг ялж чадахгүй гэж хэлээд эцээ хүртэл өөрийнхөө нүрийг хамгаалдаг. Энэ байдлыг нь хараад урам нь хугарсан Ёмбом шүүх хурлын дараа Чаа прокурортой уулздаг. Чаа прокурор Ёмбомд хандаад надад чийл байхад хангалттай гэж хэлэхэд Ёмбом тэгвэл та арай өөр сонголт хийх хэрэгтэй байсан юм аа гэж хэлээд энэ хүртэл намайг өсгөж өгсөн ачийг чинь мартахгүй гэж хэлээд явдаг. Харин одоо шүүх хуралд цуврал алуурчин Юнуг гэрчээр дууддаг. Тэр танхимд орж ирээд ирсэн хүмүүсийн дундаас хин нэгнийг хайж эхэлдэг. Тэгээд Гибомын хүү Ёмбомыг олж хараад шууд танина. Өмгөөлөгч түүнээс 7 дахь аллагыг үйлцэн гэж мэдүүлсэн. Тэр өдрийн талаар санаж байгаа зүйлээ хэлж өгөөч гэж хэлэхэд алуурчин өмгөөлөгч та хүртэл миний үгэнд эргэлзэж байгаа хэрэгүү. Тэгвэл би тэр өрөөг зурж үзүүлье гэдэг. Ингээд алуурчны зурсан хэрэг гарсан өрөөний зургийг дэлгэцэнд томор харуулна. Тэр хэрэг болсон өдрийн талаар ингэж ярьдаг. Би гол хаалгаар орж үүдний тавцан дээр гарсан. Тэгээд хаалгыг нь ингэж нүхлээд тэр нүхээр дутгшоо харсан. Хаалгыг чимээгүй онгойлгоод ортол доод талд нэг ширээ байсан. Би тэр ширээн дээр гიშгээд ороход хүүхэд толгоогоо өөдрөө харуулan унтаж байсан. Тэр гүн нойронд авцсан байсан болохоор миний санаа амарсан гэж ярьдаг. Ингээд алуурчны зурсан зургийг тухайн үеийн хэргийн газрын тайланд хавсаргаж өгдөг. Ингээд алуурчны хэлсэн бүх зүйл үнэн болохыг нь нотолж чаддаг. Өмгөөлөгч түүнээс сүүлийн удаа шүүгдэгчид хэлэх зүйл байна уу гэж асуухад алуурчин миний хийсэн хэрэгээс болж гимгүүхэн алуурчин болсон. Өнөөдрийн миний мэдүүлгээр шүүгдэгчид худал хэрэг тогсон хүмүүсийн үнэн ил болоосай. Мөн миний алсан хүүхдийг булааж гэр бүлээс нь хувь тавилангийн нуусан хүмүүсийг үнэнч бас ил болгоосай гэж хүсэж байна гэдэг. Алуурчин эцсээ хүртэл Сугманаас уучлалт гуйгаагүй юм. Ингээд Муван дүргийн шүүхээс шүүгдэгч Им Сугманыг гин буруугүй гэж шийдвэрлэдэг. Ингээд Сугман 30 жилийн дараа гин буруугүй болох нь тогтоогдно. Тэр хийгээгүй хэргийнхаа төлөө 20 жилийг шоронд өнгөрөөсөн байлаа.
Сугмаан шүүгээс гарч ирэхэд эгчин түүнийг хүлээж байдаг. Хожимдсан ч гэсэн Сугмаан гэр бүлтэйгээ аз жаргалтайгаар уулзалдана. Камордогч алуурчинтай уулзах сүүлч өдөр байлаа. Тэр алуурчинд хандаад дараа өөр хүн ирэх болно гэж хэлдэг. Харин алуурчин яагаад гэж асуухад би ч бас энэ хэрэгт холбоотой хүн болохоор гэж хариулдаг. Тэгснээ камордогч тухайн үед би мануухаг олно гэж хөөцөлдөөд өөрөө бас мануухай болсон байсан. Бид бүгдээрээ мануухай болсон байж тиймээс одоо ч болов ухаан орж хүн шиг амьдарч үзэх гэж байгаа гэдгээ хэлдэг. Тэгээд энэ бүх эмгэнэлт явдлын эхлэл нь чи байсан. Үүнийг хизээж битгий мартаарай гэж хэлээд камордогч дуу хураагчаа унтраана. Камордогч явхаар босоход алуурчин гинэт дараа над дээр дахиж ирж чадах уу? Гэхдээ профайлерын хуваар биш, найзын хуваар гэж асуудаг. Камордогч хэсэг бодсноо хэрвээ чи өөрийнхөө бурууг үнэхээр хүлээн зөвшөөрч үнэнгээсээ гимших юм бол тэр үед бодож үзье гэж хэлээд гарч явдаг. Дүрс солигдож хээж охины гэр бүлтэй өмгөөлөгч уулзаж байлаа. Өмгөөлөгч хэргийг нуусан цагдаа нарт хэрэг хүлээлгэх боломжгүй болсон талаар хэлж өгдөг. Яагаад гэвэл хөөн хэлцэх хугацаа нь дууссан байдаг. Ингээд хээж охины хэргийн буруутнуудын хинэнч шийтгэл хүлээхгүй үлддэг юм. Камордогч зүүдлэн. Зүүдэнд нь Ямбомын төрсөн өдөр болж байх бөгөөд тэнд Ча прокурор айл хэдийн ирчихсэн байдаг. Тэнд Гибом, Сүньон бүгд Ямбомын төрсөн өдрөөр гэр бүлээрээ аз жаргалтайгаар цугларсан байлаа. (1988) онд Кансонд амьдарч байсан бид хөгжилдөж чадаагүй. Бидэнд цөхрөнгөө бартал санах дурсамжууд хамгаалж чадаагүй хүмүүс төрсөн нутаг минь өнгөрсөн бүхэн тэнд үлдсэн гэж хэлээд камордогч тэр зүднээсээ би сэрхийг хүсээгүй гэж сос сэтгүүлчэд ярьж байлаа. Энд хүрээд мануухай цуврал маань төгсөж байна. Хэрв та энэхүү цувралыг эхнээс нь дуустал надтай хамт үзсэн бол дараагийн спешиал дугаарыг минь битгий алдаарай. Дараагийн удаа бодит хэрэг ба киноны цаад хүннийг хамтдаа сүхэн ярилцгаая. Тэр хүртэл баяртай үзэгчтэй. So you can keep me inside the pocket of your